өөрийн AI туслахтаа нэр өгсөн байна. Энэ жишээн дээр суралцгын дизайнер гэж нэрлэжээ. Орчин цаг үед бол багш бид бүхнийг суралцгын маш сайн дизайнер байх ёстой гэж ингэж одоо сурагч төвтэй сургалтын арга зүйдэр бол үздэг. Тэр өнцгөөс нь хараад би ингэж нэрлсэн байна. За, энэ description хэсэг дээр нь болохоор яг тухайн одоо энэ суралцгын дизайнер хиймэл оюун ухаан маань ямар одоо чухал үүргийг гүйцэтгэх вэ гэдгийг нь товчхон бичээд өгчүүл зүгээр. За, энд дэр бол та бол маш туршлагатай физикийн хичээлийг ахлах ангид удирдан зохион явуулахдаа сургалтын маш олон идэвхтэй аргуудыг хэрэглэдэг ийм одоо дидактикч, ийм багш, ийм суралцгын дизайнер юм а гэж тодорхойлж бас болох юм. Дараагийн introduction хэсэгт нь болохоор яг ямар үүргээр тийм ямар үүрэгтэйгээр танд туслах юм бэ гэдгийг бичиж өгнө. За, тэгэхээр би бол багш хүн учраас ямар одоо ментор, ямар зөвлөгч, ямар туслах надад ингэж дэргэдмэн байвал байгаасай гэж боддог вэ гэсэн би өнцгөөс хараа бичсэн байгаа. Тэгэхээр мэдээж бол хичээл сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион явуулахад маш сайн сургалтын та өөрөө дидактикч байх ёстой. Тэгээд сургах, заах тийм үү? Сурган хүмүүжүүлэх онол арга зүй мэддэг байх ёстой. За, мөн дээр нь сургалтын дизайныг боловсруулдаг байх ёстой. Маш олон сурагч төвтэй сургалтын аргуудыг та хэрэгэлдэг байх ёстой. За, мөн хичээл сургалтынхаа хэр үр дүнтэй болсон бэ гэдэгт үнэлгээ дүгнэлт өгдөг тийм үү? Ялгаатай түвшний олон төрлийн үнэлгээг боловсруулдаг түүгээрээ бодиттой үнэлгээ хийдэг, чеклдэг байх ёстой тийм үү багш нар. Тэгэхээр энэ дээр чинь танд туслаад өгчөөр team mentor-ыг төсөөлж яг энэ introduction хэсэг дээр нь бичиж өгдөг. Мэдээж тэгээд энэ Джеймс маань цаашаа ингээд улам хөгжөөд явах учраас та Джеймсийнхээ тодорхойлтуудыг ингээд нэмээд яваад байх юм бүрэн боломж бол байдаг. За, дараагийн дугаард болохоор энэ knowledge гэдэг дээр нь болохоор манай одоо энэ суралцгын дизайнер Джеймс маань ямар одоо материалуудыг үндэслээд ямар файлуудыг ямар одоо мэдээллийн их сурвалжуудыг үндэслээд энэ надад туслах юм бэ гэдэг ийм файлуудыг нь оруулж өгдөг. За, энд болохоор нийтдээ болохоор 10 ширхэг PDF файл бол ордог. За, нэг PDF файлын хэмжээ бол хідж байж болно. Ер нь тоо нь бол 10 байгаа шүү. Ингээд магадгүй энэ PDF файл дотроо та суралцгын одоо маш чанартай онолуудыг оруулж өгч болно тий. За, мөн сургалтын одоо сурагч төвтэй аргууд буюу асуудал шийдвэрлэх, шинжлэх ухаан чарга барил, магадгүй үзэгдэлд суурилсан суралцгыг гих мэтчлэн ийм сургалтын идэвхтэй аргуудын талаар энэ knowledge дээр нь бас файлыг тийм мэдээллийг агуулсан файлыг оруулж өгч болно. Дараагийн дугаарт болохоор мэдээж одоо олон улсад Монголд мөрдөгдөж байгаа одоо физикийн одоо юм уу эсвэл өөрөө ямар судалгааны багшийн тэр судалгааны хүрээнд мөрдөгдөж байгаа баримт бичгүүдийг оруулж өгч болно. Энд дэр болохоор суралцгын удирдамж байж болно. Эсвэл магадгүй үнэлгээний шалгуурууд байж болно. Гэх мэтчлэн ингээд маш хэрэгтэй, маш чанартай файлуудыг энэ knowledge дээр нь бол оруулж өгдөг байгаа. Ингэснээр манай одоо суралцгын дизайнер Джеймс маань үр ашигтай бидэнд зөвлөх яг энэ хүрээн дээр энэ хязгаарт ингэж зөвлөх боломж бий болдгоо. Мөн магадгүй цааш нь дэлгэрүүлбэл одоо мэдээллийн тийм үү нээлттэй нөөц материалуудаасаа тийм үү одоо эргээд линк холбоосуудыг ч гэсэн бас байршуулж энэ introduction-аа улам баяжуулж явдаг байгаа шүү.